Beatbox-ийг сурсан. Наад чинь юу гэвэл үлгэрээ гэж тэр. Тийм үү. Тэгвэл агаан сонсъё. Нэгт. Пс пс. Хоёрт. Гуравт. Хамгийн сүлд. Би нийтийг холбоод beatbox хийж үзүүлье заа юу. Чи нэрийг их чамаа тэгвэл. Яа, чи нэр үнээр тасархай beatbox хийх юм а тий. Хөөе. Чи улсын шалгалт чинь одоо болох ч ойстой. Үүгээ хийгээд байгаа юм. Бэлдсэн юм уу? Аав ээж хоёр чамаа юу гэж ярьсан гэж. Юу гэж ярьсан? Улсын шалгалтанд унчих юм бол чамайг өдөө бүр ганцаар гэж гарах гэсэн шүү дээ. Би хэрвээ шалгалтанд унчих юм бол та байхгүй би ганцаарх нөхөдөө гарах юм уу? Хэрвээ шалгалтанд унах юм бол штэ. Тэгэхээр яах нь вэ? Ангийн баг шиг найрчих юм уу? Хинэгдээд байгаа чи. Бэлддэг юм багс тий. Тийш тий. Би чам зааж өгье заа юу. За. Шалгалтанд бэлдэх хамгийн ихний дасгалыг зааж өгье. Энэ ингэдэг нь яаж байгаа юм? Ер нь бол чиний ойлгохоор бол Wi-Fi гэсэн үг байхгүй. Номноос Wi-Fi-аар чиний толгонд орж ийн гэсэн үг байхгүй. Хотлоо шаагаад. Үй. Сагаасаа холбогдод. Wi-Fi нь ороод ирлээ. За. Орж ин. Одоо ингэж амар ухаантай болно. Хоёр дахь дасгал бол хурдан унших. Хурдан уншиж чи. Зөв. Хамгийн сүүлийн хамгийн чухал дасгал бол энэ. Шалгалтын дөрөв завлаасаа бурхан минь гооч юм. 2 хоногийн дараа. Би шалгалтанд тэнцээ. Яга. Та яасан бэ? Хөдөө хооролсон. Ганцаараа. Хоёр хүүхэд зүгээр ба. Өвөө нэгийн эрхүүдэд Юу оролдоод. Чай юу хийгээд байгаа юм бэ? Эмээ. Таны энэ аман дээр ингээд жоохон сахал байгаа. Яагаад энэ сахал байгаа юм? Сайхан кохин сахалтай л гэсэн юм. Эмээ яаж мэдэх вэ? Тэгс юм аа. Хүүхэн юу? Хохай хотга. Ухаа хотга аврес. Бала хийх юм аа хүүхдээ. Хүүхэн гэдэг штэ. Эмээ та өвөөг сохтуу ирсэн чинь тонгороод унгаацсан те амар пистэй. Хүү яаж болох вэ чи? Өвөө чи сонж бол гондно. Тэгж болдгүй. Эмээ жаахан залуу занд нь насандаа мори дааг зэрэгээгөө сүулдэ чирчгдэг л байлаа. Одоо болжээ. Өвөөгөөс нь идрэхэ болж. Юугнаа Солонгосын алдарт дуучин эргээ нөө эргүү гэнэ гүчтэй эргүү гэдэг дуучин авчирч идэг эргүү мо хогноод юм да би тэр хараад юу ч болов өвчгөр яваарай одоо юу гэж асуух амар бэртэй гэдэг штэ анти одоо таасууч
Эмээ. Эмээ. Та хүүхэд гаргаж чадах уу? Анди. Чокгэн. Гүй эмээ нь одоо яалаа гэж хүүхэд гаргах та миний хөө. Чадахгүй. Ер нь ингэ та юу асуугаад байна? Өөрөө орондоо ор. Даадгуур нам байдгүй юм аа. Ээж рүү чинь залгаад хоёр цусаач нь олиул шүү. Өрөндөө. Тэр би эмээг эрэгтэй хүн гэж хэлээ үстэй танд. Андим. За чек 1 2 1 2. За өнөөдөр би блог хийнэ. За би өнөөдөр яга блог хийж байгаа вэ гэхээр өнөөдөр бол 6 сарын 1. Өнөөдөр бол хүүхдийн баяр өдөр те? Хүүхдийн баяр тий. Та өнөөдөр юу хийж баярлах юм? Би өнөөдөр найзуудтайгаа сиорн гоё хоол идэн. Та надаас асуухгүй юм уу? Чи яах? Би ч гэсэн агийнхаа найзуудтай хамт бисээ орно гоё хамт хоол идэн. Юу яриад байгаа юм? Хамаа авч явахгүй. Амар муухай юм. Хамж явчихъя л таага. Ээж. Агаа намайг авч явахгүй гэдэг. Энэ хугацаанд зөндөө хэрүүл болов. Хауда ямар зүтэй. Би өнөөдөр найзуудтайгаа явж болдгүй юм уу? Өнөөдөр бидний эрхийг хамгаалах өдөр шүү. Тэ? Тийштэй. Манай ээж битээ таваарай. Миний блогийн чинь битээ таваарай. Яага. Ээж яагаад тааш явчих? Ийм тухраад. Би ч сонсч чадрыг. За тэг. За. Ингээд би энэ блогоо өөрийнхөө гоё хийж байгаа нэг зүйлийг ингэж бодож байна. Тэгэхэд миний блогтой хамбагаарай. Баш. За гарыг да. Ээж үйлээд. Яа. Битгүй. Ээжтэйг үйлээд. Өнөөдөр чи бит хоёрын эрхийг хамгаалах өдөр шүү дээ. Их хүссэн баярын өдөр шүү дээ. Манай багш надад хичээлж ирсэн шүү дээ. Ганц хүүхдийн баяр биш юм шүү дээ. Хойлоо ээжээ хондоо цэглээ. Ээжээс уучлах уу? Таны санаа байна. Надад ч нэг санаа. Одоо ч нэг санаа байна л да. Ямар санаа? Хойлоо ээжтэй. Яаж вэ? Яач. Тэгтэн чи. Ээжтэй би яаж байгаа шийдлээ. Үгүй. Надаа би одоо цулуулж байгаа 2000 төгрөг л. Хагна. Бэлэн маань хордын ирээсээ тий. Харин тий. Харин чимээ. Хордын ирээсээ. Ээж маань тэрийн бэлгийг үзээд баярлах болов? Баярлгүй яа тийм бэ? Баярлаад ойлгох бах тий. Тийш дээ. Халах. Гүйл. Сайн байна. Байна. Ваа. Боб шопоос явж байна. Баярлалаа. Хүүхдийн нарийн минь төрөний ээжтэй минь төрөө. За. Ахын үстдэрээ баярлалаа. Баярлалаа. Юм шоп. Баярлалаа. Вау. Жаа манай ээж маань бэлэг ирсэн. Дээр ээжээ баярлалах гэж байгаа. Таярын бэлгийн багцыг авсан. Энэ юу лээ? Энэ том үний ундаа. Улаан ундаа. Энэ нөгөө нэг ээжийн дуртай бонжоор энэ тий. Тий. Энэ лаа юм уу? үнэртэй лаа. Ээжийн дуртай. Та тэгвэл энэ сарнаг нь мэдх юм уу? Энэ сарнаа шүү дээ. Сарнаа цэцэг. Сарнаа биш. Энэ чинь савн болдог сарнаа байхгүй юу? Гараа угаадаг. Тэгээ энэ сарнаа хэрэггүй хаягдахгүй гэсэн. Тийм үү? Тий. Үй Гайгаас тий. Ээж амар баярлах юм байна. Хааны хаанаас захиаллаа? Ахаа Любов шопоос захиалсан шүү дээ. Любов шоп. Любов шоп. Дугаар нь хэд гэж илаа. Бага би чэжилсэн шүү дээ. Ай 36 5002. 86 8000. Хэдэг нэ хаанд үү? 836 5002. 86 8000. За. Одоо л ойлголоо. Аав ээжийн амийн эрдэнэ ах эгчийн нандин эрдэнэ айлт найзуудаа их хүрсэн баярын мэнд хүргэе.